2015 онд энэ анхны одоодны 25 гэдэг өвчтөр авчихлаа. Тэгээд энийг Японд очиж авахгүйлаа. Дөрөнгө хаалт орж авахгүйлаа. Тэгээ байж байгаа сая одоо 10 жилийн дараа эргээд дахиж сэтрээд энэ хамтран байна. Тэгээд нэг Монголд үзүүлээд хэмжиж байгаа. Тэгээд эндээс одоо Гуанчжоу бүгдээр хатад артуулсан Гуанчжоу мужид ирж хэмжүүлэхээр ихийг судлаж байгаа. Тэгээд ирж хэмжүүлэхээр хүсэлтээ гаргаад шинжилгээ өгөх хэдийн хата 3 хоногийн дотор шийдсэн. Үлээж авч хэмжлээ гэсэн. Тэгээд дагуу ингээд энд би 3 дахь удаа ирж хэмжлээ хийчихсэн. Анх би эрэхтэй бол хавдар маань одоо нэгэн хүнд ихтэй ирсэн. Одоо бараг 3-4 үеинд орцсон. Бас тэгээ гадуур одоо жижиг болж байгаа. Өөр идэг аймхаа энэ хүчний авцаа бол үсэр хийсэн гэсэн хавдар. Тэгээд дээрээ одоо 2 дахь удаа химийн тариа хийгээд химийн хэмжлэгэнд ороод сая 3 дахь удаа ирж шинжилгээ хийхэд миний эдгээр хавдар одоо шохоожиж идэх маягаар орж бас одоо бус үсэр хийсэн газруудад байсан хавдрууд бол бас одоо идгэрч байхгүй болсон юм байна. Ягтай байна. Тэгээ яг тухайн имлэг одоо намайг анх ирэхэд бол хүлээж авахдаа тэгээ үнэхээр хүний төлөө одоо хүндлэг сэтгэл гаргадаг одоо эмчилгээ үйлчилгээ сайтай харьцаж байгаа соёлогч нар бол үнэхээр одоо хүний төлөө тийм сайхан сэтгэлээр үйлчилдэг ийм байгууллага мэрэгдээд ийм хамт олонд бол их баярлж байгаа. Эмчилгээтэй их баярлж байгаа. Яг нөхөшнөөс салгаж байгаа. Үнэхээр баярлж байгаа. Химийн эмчилгээ би Монголд бол хийлгэж байсан. Манай Монголд бол химийн эмчилгээ бол яг энд портер гэдэг ичээ тавьчаад судсаар нарийн судсаар хийдэг юм байлээ. Тэгэхээр яг би зүгээр эмчнэрийн соёлогч нарын ярьж байсныг сонсохоос би бол тэрийг эмнэлгийн хүмүүс мэдэхгүй юм чинь. Химийн эмчилгээний тариа химийн эмчилгээнд хийж байгаа дээр тариа нь болох дээр зэрэг бүх биеэр тархдаг гэдэг тийм яриад идэм байлээ одоо. Гэхдээ бол надад бол хатад Монголд химийн эмчилгээ хийж байгаа нь хордлого өгөөд тийм айхтар болж байгаа. За энд ирэхэд бол химийн эмчилгээ нь болохоор зэрэг энэ цавны вений судсаар одоо яг хавдар үүссэн тэр орчиндоо энэ химийн эмчилгээний тариа нь очиж нөлөөлөх нөлөөлөл нь өндөр байдаг юм шиг байна. Яг би энэ химийн эмчилгээ хийлгээд химийн тариа хийлгэхэд бол яг энд хордлого бол их өндөр өгдөг юм байна. Хордлого нь яагаад өндөр өгөх гэхээр би өөрөө л зүгээр дотроо бодоход энийг яг өвчнөд очиж байгаа болох зэрэг өвчнөө хөдөлгөөд тэгээд хордлого өндөр өгдөг байх гэж би дотроо өөрөө л гэж бодож байгаа юм. Заднаас би одоо эмнэлгийн байгууллага юм биш болохоор өөр дээр би дээр одоо тогтоогч байгаа юмыг л бодож өөртөө дүүн шийдлээ хийхэд л тиймэрхүү янз юм байна лээ. Тэгээ ер нь монголчууд Монгол хэлэхэд бол манайх яагаад одоо энэ шиг ийм эмгэг хийгээд энэ байгууллагатай оршоод ажиллаж болдгүй. Тэгвэл одоо Монголын ард түмний химийн өвчнөр өвчлсөн ядарсан өдрөс улсуудад ядаж одоо тээврийн зардал нь хүртэл багасах тийм юм одоо өрх юм гэж би ойлгодог. Тэгэхээр Монголд бол энэ эмнэлгийг одоо байгуулаасай гэж одоо Монголынхаа эрүүл мэндийн яам төр засгаас бас их хүсэж байна.